Харшил гэж юу вэ? Бидний хүрээлэн байгаа орчинд тархсан олон төрлийн харшил төрүүлэгч зүйлс хамар, нүдний салст бүрхүүл, хоол боловсруулах болон амьсгалын зам арьсаар нэвтрэн орж хүний дархлын тогтолцоонд нөлөөснөөр тухайн зүйлд хэд мэдрэмтгий болдог. Харшил гэдэг нь харшил төрүүлэгч хүчин зүйл бие махбодод нэвтрэхэд дархлын тогтолцооны зохицуулга алдснаар илрэх хэд мэдрэгшлийн хариу урвал юм а. Судалгаанаас үзэхэд Америкийн нэгдсэн улсын хүн амын 17% нь манай хөрш цэвэрлэлдээ Оросын холбооны улсын 15% нь харшлын шалтгаантай эмгэгтэй байна. Энэ өвчин бага насны хүүхдэд илүү түгээмэл тохиолдож байгаа бөгөөд 35% нь хүнсний шалтгаантай, эмийн шалтгаантай харшлын эмгэг 30% хүрч байна. Манай оронд харшлын шалтгаантай арьсны өвчин 10,000 хүн тутамд 2007 оны байдлаар 228.3 байсан бол 2010 оны байдлаар 408.2 болж бараг 2 дахин өссөн байна. Харшил үүсгэхэд нөлөөлдөг хүчин зүйлсийг гадаад болон дотоод гэж ангилдаг. Дотоод хүчин зүйлд төрөлхийн эцэг эхээс харшилтай төрөх. Эрүүл эцэг эхээс төрсэн хүүхэд 20% өвчлөх магадaltaй байхад аль нэг нь харшилтай бол 50%, эцэг эх нь хоёулаа ямар нэгэн харшлын эмгэгтэй байвал 66-аас 80% нь удамших магадaltaйг тогтоосон байна. Хоол боловсруулах эргэтэн болон бусад эргэтний системийн архаг эмгэгтэй байх. Дархлын тогтолцооны зохицуулга алдагдах. Гадаад хүчин зүйл. Халан хүүтний хэтэрхий хэлбэлцэлтэй нөхцөлд ажиллах, хими бүтээгдэхүүнтэй байнга харцдаг ажил мэргэжил, хувь хүний арьсанд тохироогүй болон стандартын бус гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх, ахуй хэрэглээний хими бүтээгдэхүүн, үүнд угаалгын унтаг, ариутгах бодис гэх мэт зүйлийг нэрлэж олно. Хүрээлэн байгаа орчны бохирдол, үүнд агаарын бохирдол, утаа, тоос, хогийн ургамал, эмчийн зааваргүй эм дур мэдэн хэрэглэх нь гадаад хүчин зүйлд нөлөөлдөг байна. Харшлын үед урьдчилан сэргийлэх аргыг одоо та бүхэнд хэлж өгье. Хэрэв та уг өвчнөөс урьдчилан сэргийлье гэвэл дээр дурдсан гадаад дотоод хүчин зүйлүүдийн нөлөөллийг багасгах. Нэгэнт уг өвчний шинж тэмдэг илэрвэл нарийн мэргэжлийн эмчид хандаж та харшлын сорилт тавиулах шаардлагатай. Харшлын сорилт тавиулахад та дараах зүйлийг анхаарна уу? Таны биеэр гарсан тууралтууд арилсан, өвчин дахиж сэдрээгүй, харшлын юм уугаагүй 1 сар болсон үед тавиулвал сорилт нь үнэн зөв гарах болно. Хэрэв өвчнийг хүндрүүлвэл биеийн арьс хууларч, бусад эрхтнүүдийн үйл ажиллагааны алдагдал хүрэх аюултай. Нэгэнт харшил үүссэн тохиолдолд дараах зүйлийг чамд мөрдөх хэрэгтэй. Үүнд амьдралдаа анх удаа эм тариа хэрэглэх гэж байгаа бол хэрэглэхээс өмнө сорилт тавиулж тохирох эсгээр мэдгэн чухал. Эмчийн зөвлөсөн эмийг зааврын дагуу, эмчийн зааваргүйгээр эмийг дур мэдэн хэрэглэхгүй байх, ялангуяа ханиад хүрмэгц антибиотик эм хэрэглэхгүй буруу зуршлаас татгалзах. Харшил төрүүлэгч зүйлээс зайлсхийх, харшил төрүүлэгч хүнсний бүтээгдэхүүн, үүн, сүү, өндөг, хям, халууногоо, эсгэлэн жимс, хийжүүлсэн ундаа, лаадсан бүтээгдэхүүн гэх мэтийг хэрэглэхгүй байх нь чухлаа. Эмийн болон химийн бодисуудыг хэрэглэхгүй байх хэрэгтэй.